тодруулъя. Бизнесийн мэдлэг байхгүй гэдэг бас нэг бэрхшээл байна хүмүүсийн. Энийг юу гэж өөрчлөх үдүүлээ? Бацрын хэлэх үү? Бацрын бизнесийн мэдлэг байхгүй гэдэг хэлжсэн үгүй юу? Бацүрэ цэрэн гинэ. Бацүрэн. За. Хийж чадах бах тий. Бизнесийн мэдлэг байхгүйгээр нөгөө юу энэ тэнд байгаа нөхцөл бизнесийн нөхцөлийг тийг олж хараагүй. Боломжуудаа олж хараагүй. Тэгэхээр ч мэдлэг биш үү? Мэдлэг биш байхгүй. Тэгэхээр мэдлэг байхгүй гэж байгаа хүмүүс яадаг вэ? Бизнесийн мэдлэг байхгүй гэж байгаа хүмүүс юу нь яадаг вэ? Нөхөө. Чи бол анх Бацүрэн чи бизнесээ эхлүүлэхдээ бол бизнесийн мэдлэг байхгүй гэж хязгаарлагдав шүү дээ, тий? Чи яг юу гэж бодоод хэлжсэн? Чи тэрийг хуваалцаад өгч бид нартай. Анх бизнесийн мэдлэг байхгүй гэж өөрийгөө яриаггүй шүү дээ, тий? Тэгэхээр чи аялал жуулчлалын юу хийхдээ чи мэдлэг байхгүй. Тэр нэг Бэнэ? Бэн, сонсч байна. Миний сүлжээ өнөд энэ дахиад асуудаа. Окей. Чи анх бизнесээ эхлүүлэхдээ өөрийгөө бизнесийн мэдлэг байхгүй гэж хязгаарлаж байгаагүй шүү дээ, тий? Чи ажлаасаа чи нөгөө нэг зочд буудалд ажиллаж байгаа зочд буудлаасаа за тэгнэлийц гэдэг тий нэг жоохон маргаан гараад ажлаас гаруул гаргийн хөтнө за тэгнэлийц би өөрийнхөө компани байгуулчих гэж гарцсан шүү дээ, тий? Тэгэж яаж яахта бизнесээ эхлүүлэх гэж яахта чи өөрийгөө бизнесийн мэдлэг байхгүй гэж хэлээгүй, тий? Хэлээгүй. Яагаад чи тэгэж хэлээгүй? Чи юу гэж бодож ирсэн? Өөрийгөө чадна гэж мэдчихсэн болохоор аа тий. Бизнесийн мэдлэгтэй юм шиг санагдчихсэн үү чи? Би тэр өөрийгөө бизнесийн мэдлэгтэй чадах юм шиг санагдсан. Аа яг зөв. Чадахгүй. Би одоо л өөр салбарлаа байх юм бол мэдгүй шүү дээ. Тий. Мэдгүй юм чинь хийхгүй гэлээ. Тий. Гэтэ бизнесийн мэдлэг гэдэг талаас нь чи юу гэж бодсон? Ер нь чамайг айлгсан уу бизнес эхлүүлэе гэж яхад? Мэдхгүй юм л байна. Харин тий. А? Бацүрэнд аягүй гайхалтай нэг байхгүй сайн. Хөрөмөг их гарах юм шиг. Аха. Гэтэ чи тэгээд аялал зохион байгуулад эхэлсэн шүү дээ, тий? Гарангуутаа. Тий. Тэгээд үеэлтэйгээ нийлээд юм хийгээд эхэлсэн шүү дээ. Янз янзын юм яагаад зүгээр суухгүй. Тэр чинь мөнгө оруулж ирсэн биз дээ, тий? Тэр чинь. Тий, оруулж ирсэн. Тэр карьер үсгсэн тэгээд жоохон мөнгө оруулж ирсэн. Тий. Тийм багаз. Тэгвэл чи ерөөсөө яг чамд нэг мэдлэг биш зүгээр чи өөрөө оролдоод хийгээд явчихлаарэ мэдээд хэлж байгаа юм шүү дээ, тий? Тий, тэгэхээр чи мэддэггүй байсан бол чи хийхгүй байх байсан шүү дээ. Хиний Бацүрэнгийн нэг юу ажиасан юм нь болохоор зах зээлээ ойлгож эхэлсэн байхгүй. Хүмүүс юу хаагаад байдаг, ямар шухан ам юу байвал зүгээр юм байна гэдгийг л ойлгосон шүү дээ. Чи 1-2 хоногт ийм богино аялал хийхэд бол хүмүүс оролцоод байдаг юм байна гэд. Чи зах зээлээ тэгж таньж хэлсэн тий? Тэр би нөгөө зах зээлээ орж чадахгүй. Зах зээлээ мэдчихсэн. Яг зөв зах зээлээ ойлгох. Тэрнээс биш бизнес бол бүр мэдлэгтэй биш шүү дээ, тий? Ойлгож байна уу миний хэлж байгаа? Аа, тий. Наадах. Яг тэр чинь байгаа ч. Юу нь ойлгочихсон. Чи болохоор тий. Зах зээлийн би тэрийг болохоор болохоор тэр үед яаж нөгөө үйл ажиллагаа явуулахаа мэдсэн. Одоо би чинь өөр салбарт бол яаж үйл ажиллагаагаа явуулахаа мэдэх юм бол өөр салбарт ажиллаж чадна шүү дээ. Харин яг зөв. Тийм байгаа үстэй. Тэгэхээр өөртөө итгэл байгаа үстэй. Бизнесийн мэдлэг хэрэггүй байхгүй юу? Тодорхой хэмжээний их бага хэмжээний за энийг яаж хийх юм бол гэж жоохон ажиглаад анзаараад эхлүүч ямар ч салбар руу ороод оролдоод тий ойлгоод эхэлчихвэл ямар ч салбар дээр бизнес хийж болох байхгүй. За дангаа заялаж уулчиж биш. Ойлгож байна тий? Тэгэхээр чиний хийж исэн юм нь болохоор хүмүүс юу хүсээд байна? Би энийг хийж чадах уу? Энийг хийгээд өгчүүл хүмүүс мөнгө төлөөд идэм байх гэдгийг мэдээд авчихсан шүү дээ. Тий? Тий?
Тийм байгаас тэгэхээр бизнесийн бүр нэг мэдлэг хэрэгцээтэй биш байгаа зү бизнес руу ороход. Яг анхлаад ингээд хэдэн хүмүүс рүү уулзаад ийм аялал зохиож байгаа, тиймд оролцоход их үнхүүгээд нөхөө аяллахаа хөтөлбөрийг өчгөд чинь нэг тийм бүр нэг мэдлэгсээд байх юм байхгүй. Иш тишигээ уцтаад юмнуудаа зохицуулаад тий баахан брошюр бэлдээд ингээд болчихж байгаа зү тий. Аха. Окей. Тэгэхээр бүр нэг мэдлэг биш байгаа зү тий. Бизнесийн мэдлэг хэрэг одоо айгүй хүндээс тий харин айгүй хүндээ сонсогдож байгаас бизнесийн мэдлэг гэдэг дээ. Яг тийм байхгүй юу? Мэдлэг амьдралын бодит орчин хоёр хоорондоо айгүй өөр байдаг байхгүй юу? Бодит амьдралаа ойлгохгүй хүмүүс мэдлэг гэдэг юм дээр очиж гацчихдаг байхгүй юу? Мэдлэг байхгүй ингээд тэр чинь айгүй хоол сонсогдоод байгаа учраас чи бизнес хийж байгаа болохоор чамд мэдлэг гэдэг юм чамд нэг юу ш амьдралаас айгүй хоол тий? А чи бол амьдралтайгаа ойрхон харьцаж байгаа байхгүй. Тэгэхээр бизнес бол амьдралын нэг хэсэг байхгүй юу? Амьдралын нэг хэсэг тийм байгааз тэгэхээр ямар ч хүн миний одоо хэлэх гэж байгаа яг дөнгөж сая Батцэнгээс гарах гад байсан юм санаа нь болохоор яг тийм байхгүй юу? Бид нар амьдрал дээр ойрхон одоо бизнесийн одоо яг ямар мэдлэг надад дутагдаад байгаагаач баг мэдэхгүй шхүүл мэдлэг гэж яриад идэг. Бүгдээрээ яг хий хоосон айцлыг хэлбэр байхгүй юу? Тэгтэл тэгээ бас нэг юм байна. Бизнесийн мэдлэгтэй нэг ч хүн хорвоод мэдлэгдэггүй байхгүй. Бид нар жоохон хүүхэд байхдаа 5 настай 10 настай хүүхэд байхдаа бизнесийн мэдлэг үтгээд юм мэдгүй шүү дээ. Үсгээч таньж мэдгүй яаж уншихаа мэддэггүй байдаг шүү дээ тий. Гэтэл бид нар уншаад юугаа сурцсан тэгээд өөрөө ирэхгүй амьдрал ингэж явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бизнес гэдэг бол юу гэдэг юм мэдлэгээсээ илүү бидний зүгээр амьдрал дээр мэдрэх тааламжийг тий шаардлагатай гэсэн юмнуудыг цуглуулж авахд туслаад байгаа юм л да. Гэхдээ нөгөө бодлын амьдралаас айгүй өнгөцхөн практик юмас хол байдаг учраас ихэнх хүмүүс мэдлэг гэдэг юм дотроо төөрөөд идэг байхгүй юу? Мэдлэг яг ямар мэдлэг надад хэрэгтэй байгаад эргэж баг мэддэггүй тий? Мэдэж амжаагүй ямар ч мэдлэгийг бид нар авч болно. Хэрвээ одоо Батцэрүн өөр ямар нэгэн зах зээл рүү оруулаад мэдгүй зах зээл рүү оруулаад тавьчвал мань хүн бас жоохон ажиглаж байгаа мэдгээд орлоо тий янз янзын юм хийх гээд үзэн штэ тий? Хүн юм чинь тэгэл тэгжсэн жоохон ингээ ажилласнаа юу эн чинь ингэдэм байж тэгэл мэдээлэл хэлэх байхгүй юу. Мэдгүй юмыг мэдэж амжаагүй бүх мэдлэгийг мэдэж болдог. Тэгээд тэр талбар руу орцсныхаа дараа өөртөө итгэлтэй байгаа хүн тэр одоо тэр мэдлгүүдээ батжуулаад ашиглаад яваад байдаг байхгүй юу. Мэдлэг бол тэр чигээр хүч чадал байдгүй мэдлэгийг ашигласан үеэс хүч чадал олдог байхгүй юу.